нийгмийн эрүүл мэнд гэж яриад байгаа. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний том тогтолцоо Монгол улсад нэвтрэх энэ одоо түүхэн шийдвэр хүчээр засгийн газраас гаргалаа. За энэ шийдвэр гарснараа ямар давуу талтай гэхэлэр нэгт бид одоо өвчнийг урьдчилан сэргийлэхийн тогтолцоо маань илүү бэхжиж хөгжинө. За хоёрт бид одоо альва нэг халдварт болон халдварт бус өвчний дэгдэлт гаралтыг таамаглах, төлөвлөх, бэлдэх түүнийхээ одоо эсвэрлэх чадварыг сайжруулах ийм тогтолцоог хийдэг бүгд бүтэн Монгол улсын том тогтолцоотой боллоо. Ийм тогтолцоогүй улс орнууд бол илүү одоо альва нэг зүйл гал гарсны дараа араас нь унтраах гэж гүйдэгтэй ижил ийм тогтолцоо ажилладаг бол өнөөдөр бид гал гарахаас нь өмнө галыг одоо гарахаас сэргийлдэг ийм тогтолцоотой болно гэж ойлгож байна. Хамгийн энгийн жишээ хэлэхэд бол одоо сая бид энэ 25 оны 2 сард Монгол улсад халуун орноос одоо тээвэрлэгдэн ирсэн Улаанбурхан өвчний талаарх бид мэдж байгаа. За 2 сараас ахуулаад одоо хариу арга хэмжээ авч чадалгүй байсаар байгаад 6 сард одоо ямар их өвчлөлтөө болов тийм ээ. Өнөөдрийн байдлаар хичээл одоо 14,000 гаруй хүүхдүүдийн халдварт өвчин өртсөн байх жишээтэй. Ингээд хариу арга хэмжээ авахын тулд бид одоо засгийн газрын нөөц хөрөнгөөс 5.5 тэрбум төгрөг гаргаж байж одоо ямар ч гэсэн ингээд өдөртөө нэг 20-с илүү гарахгүй болгоо бууруулж чадлаа. Хэрвээ энэ өвчний хяналт сэргийлтийн тогтолцоо нь бүрэн утгаараа ажиллаж байсан бол засгийн газарт нотлоход зөв мэдээлэл өгөөд тэр 2 сараас нь одоо тархаахгүй байхаар хянаад ингээд одоо урьдчилан сэргийлт зарцуулсан 1 төгрөг болгон 5-аас 10 дахин үржиж одоо өгөөж өгдөг гэдгийг нотлохоо бол ганцхан саяны энэ тохиолдлыг ярихад болох юм аа. Тийм учраас энэ бол аливаа нэг өвчлөлийг таамаглах, төлөвлөх, за дээрэс нь одоо Монгол улсад тохиолж байгаа өвчлөлүүдийнхаа хяндаг дараа жилийнхаа төсөвтөө бид одоо аль өвчнийг илүү хянаж хамгаалж иргэдэд урьдчилан сэргийлэх үү гэдгээ боддог ийм тогтолцоо нэвтэрж байгаад их баяртай байна. За энэ бол одоо зөвхөн одоо нэг ганц нэг байгуулах юм уу эсвэл нэг эмнэлэг байгуулж байгаа зүйл биш шүү. Энэ бол одоо тогтолцооны том асуудал ярьж байгаа. Нэгсэндээ засгийн газрын одоо дархлааны том ийм тогтолцоо бүрдлээ гэж та бүхэн харж болох юм аа. Дараагийн бас нэг чухал зүйл бол одоо давхарцсан чиг үүргүүдийг хооронд нь уйж байгаа. Ойлгох юм бол одоо халдварт өвчин, зоноосын өвчин, за олон лабораториуд байна. Лаборатори болгон одоо уруулж дээж бодисоо тусдаа авдаг бол одоо нэг системтэй, нэг удирдлагатай, нэг дээвэр доор олон мэргэжлийн усууд ажиллаж энэ Монгол тохиолж байгаа өвчин тархалтыг хянах юм тогтолцоо бүрднэ гэж харж байна. За дараагийн сэдв Улаанбурхан өвчлөлийн өнөөгийн нөхцөл байдал бас тийм намжаагүй байгааг та бүхэн анзаарсан баха. За тухайлх юм бол одоо сая би хэллээ тийм ээ 14,000 гаруй хүүхдүүд халдварт өртөөд байна. За ингээд аймагуд дараалалаараа өвчилж байна. Хинтээ аймаг бол одоо өнгөрсөн бараг 2-3 сарын хугацаанд өдөр болго 20-30 хүүхд өвдөж халдвар гарч ирсэн. Дараа нь дорнот боллоо. Ингээд аймагуд үе шатаараа нэмэгдээд байна. За энэний одоо гол шалтгаан бол ерөөсөө бид энэ дархлаажуулалтын ажил бүрэн хамрагдаж чадаагүй нийт хамрагдах ёстой хүүхдүүдийн маань одоо дөнгөж одоо 70 гаруй хувь нь хамрагдсан байгаа нь энэ өвчин бүр одоо бүр айхтар нэгдэчихгүй ч гэсэн бүр намдахгүй байгаагийн нэг жишээ тийм ээ. За бас нэг асуудал бол одоо өвчин тусж байгаа халдварт өвчин туссан одоо хүүхдүүдийн 70% хувь вакцингүй байгаа явдал бол вакцин хийх нь өөрөө ямар чухал вэ гэдгийг илэрхийлж байгаа чухал зүйл гэдгийг бас зориуд урдаж хэлье. Дээрэс нь бас одоо бидний тооцоолоор бол 3 сарын дундаас томоо төсөл өвчин болон энэ Улаанбурханы халдвар бас одоо нийлээдгүй дэгдэх эрсдэл бас байгааг энд бас зориуд одоо ард иргэдэд сануулж хэлэх гэсэн юм аа. Тийм учраас одоо эцэг эхчүүд, эмээ өвгөөнөр, ах эгчнэр үр хүүхдүүдэд хайрлаж бас одоо вакцинд хамрагдах шаардлагатай зүйлүүдтэй бас эмч нартайгаа зөвлөдөж вакцинд хамрагдаарай гэдэг хэлье.